Сайн уу, сайнаа байна. За юу яцхан сэтгэл санаанууд нь дэж юу үсттэй, зунаа гоё өнгөрүүлж байгаа үсттэй. За миний хувьд болохоор ер нь жоохон нэг нүүд сууж нэг жоохон нэг тиймэрхүү юмдаа жоохон бэлдээд анхаарлаа тийшээ хандуулад байж итэл би нэг юм айгу гоё хайрцаг болоод хайрцаг гэх юм уу. За хайрцаг юм да. Энэ одоо миний нөгөө бүр өнгөрсөн нөгөө дурсамжтай ч гэдэм юм уу те нэг юм өнгөрсөн баларсан тэгээ өнгөрсөн нэг тийм юмудаа цуглуулдаг нэг юм хайрцаг гэдэг байхгүй. Энийгээ би нэг за нэг 2 3 жилдээ ч юм уу нэг нээж мэж нэг ингээд нэг те дурсамжаа тэгдэг. Тэгэхээр өнөөдөр болохоор нэг үзэнгээ бас таадтай хамт дурсамжаараа жоохон аялье гэж бодоод тэгээд нээж гинэ. За гэхдээ энэ хайрцагт яг юу байгаа юм ерхэд нь мэдж байгаа гэхдээ ерөөсөө юу байхгүй. Яг яагаад ерөөсөө санахгүй байна л та. Юу чусаа хүн тийм үү. Нэг юм юмнууд гарч ирж байна. Тэгээ ингээд бас өнгөрсөн гой гой юмнуудаа айгүй их ингэж цуглуулж байх би нэг дуртай зураг мураг угаалахаас айгүй дуртай байсан. Тэгээ маа найзууд бас гайхаад чи амар их зурагтай те гэд. За энэ юу вэ? Учиртай 3-ын постерын нөгөө нэг юм промошны жижиг юм постерууд гарч ирж байна. За учиртай 3-ын нансалмаа гэд дүр дээр тоглож ирсэн тэр үеийн нэг хитэн юм 2012 оны юм календартай. Гэдэг чинь юу 12 жилийн өмнө юм биш те. Вау. Тэгж бодохоор бас нэрээ цаг хугацаас явж өгчээ. За энэ нэг аюу хөөрхөн юм байт юм а. Энэ нөгөө маа цацаа гэд хам загвар өмсдөгөөс охин битэр би тэгэд бөөндөө нэг гадаад иргэн яамны ажиллаар нэг юм Монголоос сурчлах нэг юмд явчихсан байхгүй. Тэгээд тэрэнд хин нутгийнх нь одоо энэ айл хот байсан юм лөө. Ямарсан нэг жижигхэн нэг тийм хотын юм Монголоос сурчлах нэг юм үйл ажиллагаанд оролцоод тэгээд тентгийнхаа сонин дээр гарч исэн юм хөөрхөн дурсгалтай юм байна. За энэ амар хөөрхөн Дневник для девочек гэд нөгөө дурсгалын дэвтэр. Тэгээ энэ үштэй амар хамгийн хөөрхөн нь миний 3 дугаар анги төгсөж исэн үеийн 3 байна уу 4 төгсөж исэн. За тэгэхээр энд нөгөө нэг орос сургууль сурч исэн. Эрэлт сурдаг гэсэн. Тэгээд 3-аас 5 дугаар анги хүртэл сурч исэн ах. Тэгээ энэ дээр амар хөөрхөн сайнаа гэснэ ийм юм харагдчихна. Зурж мөрцөн. За манай анги Солонгоо байна. Амина, за Янжин, за Уянга, Ха халиуна, Хэ халиуна, Дүүрэн жаргал, Бэ халиуна, Ариуна, Номин, Тэмүүлэн, Тунгалаг, Ангичин байна. Аножин, за нэг иймэрхүүс хөрх юм. За 8 дугаар анги монтаж гарч ирлээ. Би яаж 8 дугаар анги маань хүртлээ. Би өөрөө гэтээ ингээд яг өсвөр насны хүүхдүүд яг тийм байдагтай ингээд би бүр амар ингээд мэдгүй нэг би бүр хорвогийн хамгийн царай муутай хүүхд гэж боддог гэсэн өөрөө. Тэг ингээ харахаар амар хөөргөн баасти. Тухай дээл монтаж бас хөөрхөн л их л гоё монтаж хийчихсэн. 2005 онд юм байна. Хартаа. Тэгээ би нөгөө нэг эрэлт сурж агаад 5 дугаар анги 1-р анги орос төгссөн. Тэгээд 2 дугаар анги манай аав хоёр Монгол сургууль жоохон монгол хэлээ сур гэд 2 дугаар ангид монгол сургуульд оруулж ирсэн 2 дугаар сургууль. Тэгээ 3-аас 5 хүртэл эрэлт сурж агаад 6-аас яг монгол сургуульд энэ 2 дугаар сургуулиар буцаа орж ирсэн аахгүй. Яг ч тухайн үед амар юм юу байдаг санаад мэдгүй надаа яг тэр монгол сургууль руу орж исэн тэр ингээ сургууль шилжих тэр үе ингээ надаа бүр миний хамгийн аимшигтай тийм дурсамжуудын нэг гэх юм уу. Ер нь айгүй мэдгүй одоо тухайн үеийн бас хүүхдүүд их амар ширүүн байсан шүү дээ. Ер нь ингээл шууд хүнийг ингээл байгаагаар нь шууд хэлж мэлээл. Ер нь нэг тийм жоохон амар бүлээд үлдэг ч юм уу те. Одоо ингээ бодглохлоор ер нь амар хэцгий байсан байна. Та нар ч. Тэгээ ер нь одоо гэхдээ ингээл бас бүлээдэр байдаг. Гэхдээ ингээ арай өөр янзаар явагдаад байгаа хөөхтэй ингээл илүү сошиал ч юм уу те. Ингээл ийм юм. Яг тухайд ингээл шууд хүүхдүүдийг чи бүдүүн чи туранхай одоо чи ясан идрэг одоо юу гэдэнтэй ингээл дэми гонцоо монцоо ингээл тэгэхээр би чи ангидаа бас нэлээд ер нь хамгийн өндөр нь байдаг ус. Тэгэл тэгэхээр ингээл нэг өндөр туранхай юм байдаг ус би тэгэл
ингээл явангууд ингээд нэг мэдгүй яагаад ч бүр амар өөртөө ихтэлгүй байсан ш. Тэгээд яг 10 төгсөөд илүү ер нь би ч бас нэг тийм бас дэжгүй охин юм биш дээ ч гэдэг юм уу те. Бас нэг тийм өөртөө итгэлээ бас өөрөө олж авсан гэх юм уу. Энийг ардаа миний 16 та эртний үнэл анхны эртний үнэлэх байна. 2010 онд нөгөө нэг мод арт гэдэг нэг тэмцээн болчихсон аахгүй юу. Тэгээд тэрэнд Монголоос шилдэг 15 моделийн шалгаруулад тэгээд тэрнийх нь нэг нь болоод бидгээд Шанхайгийн экспо руу ер нь бас Монголыг сурчлах тийм ажиллаар явж исэн. Одоогоор бол одоо Mongolian Next Top Model юм уу? Тэрэнд ингээл тэ зурагтаараа гараал ингээл өрсөлдөөл ингээл 10 гэдэг чи би яг оюутан байсан. Тэгээд 3 дугаар курсын оюутан байсан юм байна. Тэгээд ер нь нэлээд айгуу тийм шартай ингээл нэг нь бол дотроо айгуу шартай. Гэтэ яач айгуу азтай ингээл ер нь айгуу гой юмд би ер нь айгуу сонгогдчихдаг байсан. Одоо нөгөө Монгол царайтай болохоор ингээл дандаа гадагшаага явах иймэрхүү юмунд ингээл ер нь нэг юм болцгоор те нэг юм ер нь надрахуу ингээд надаа нөгөө нэг юм Монгол дээл ер нь аягүй гой зөгтөг байсан. Одоо ч гэсэн гой зөгтөл та. Гэтэ тухайд ингээд тэгэл энэ царайныхаа буйнаар ч гэх юм нөгөө нэг бүүлэдүүлдэг байсан царайныхаа буйнаар аягүй олон жах ер нь илүү одоо олон удаа бас Монголыг сурчилж явж исэн. Энэ 2011 оны гоёл наадмын мандат байна. Тэгэд гоёл бидтэй яг нэг удаа л гарсан. Нэг удаа л орсон. 2 удаа л тайзан дээр гарсан. 2006 оны. Ийм хөөрхөн ийм юмар л биэндээ аягүй их мэд хүрдэг. Тэ ийм байж ийм картууд аягүй их байд юм байна. Харта. Тэгэл угаасаа Facebook мөгч яг юм даагагүй. Тэгэл ер нь биэдээ мэд хүрэхээр нэг ийм л юмар хүрдэг. Би нөгөө нэг аавтаа өгчээсэн аахгүй юу. Тэгээд хайртай аавтаа төрсөн өдрийн галлалаа мэндийг хүргэж ажил үс чинь өндрөөс амжилт өгсөн. Охин сайнаад хүүхд төшиг нараас нь 2006 оны 4 сарын 6-нд би 4 сарын 8-нд төрсөн. Манай аав 4 сарын 6-нд төрсөн. Тэгээд 2006 он гэдэг чи одоо хизээ юм бэ? Вау. Мэдгүй одоо бүр толгой бүр ингэж баг ажиллахгүй. Өөртөө яг нэг юм бодит юм бас нэг үйл аяга гоё юм тий. Ингээл нөө сошиалаа бидээ төрсөн өдөр хүрэх нэг юм гэхгүйгээр яг ингээд нэг апгрейдыг яагаад өөртөө бичээд бас ингэж мэтлэр бас аяга гоё хөрх юм байна. 5-я. Би 5-я энэ эрэл сургуульд байсан. Ийм дээр нь эрэл сургуульд байдаг бахта. Энэ нэг нь юу вэ? За хичээлийнх нөгөөх нь болохоор бас хичээл л ер нь нэг юм амар онд сурдгуу хэрнээ нэг тийм муу сурдгуу хүүхдээсэн би лав. Тэгээд аюу гой бичдэг. Тэгээд монгол хэлэндээ сайн. Нөгөө 2 дугаар ангида нэг жил монгол сургууль сурцсан болохоор бас л 10 жилийн халуунаас ирсэн байна 10 жилийн. Нэг нэ чи тийм хөөрхөн юм чинь удахгүй царайлаг бойфрендтэй болно гинэ. Их л бойфренд хүсэж исэн байх та чаавас их сургуульд авч исэн өрөмжлөл. Би нөө аялал жуулчлалын ангид сурдаг гэсэн байхгүй юу? Энэ ч нүний тэнхмийнхаа саксны тэмцээнд ороод 4-р эзэлсэн өрөмжлөл байна. Би тэгтээ саксандаа ер нь бол амар эвслэхүү. Ер нь спортод жоохон эвслэхүү. Тэгээ багтаа бол нэлээд тоглодог бейсийн уг нь. Тэгээ ерөөсөө сүүлд хөгжүүлээгүй болохоор Монгол Улсын их сургуулийн Күнзийн институтын ихтэй дэлийн сургалтын гэрчлэгээ. За, ихтэй дэл оролцчихъя. Ер нь одоо ч гэсэн хаяа оролцдог. Ер нь бас нэг ойр зургийн ядаж ихтэй дэл үг мөхтэй бай гэд. Мэдгүй дээ нэг л өдөр бөглөө бис тэрэл. За ер нь ихтэй дэл сурыг л шигдэг шүү дээ. Бүрөөсөө тэрийг ингээд амар судалж муцсан юм байхгүй шүү. Тэгэл за күнзгээл хайсан чинь хамгийн эхлээл күнз гэж гарч ирэл. Тэгэл за окей залгаал хизээс юу нэхэлж ийн гэл би шууд очивол тэгэл орцсон. Era Models гинэ. Era Models. За Era агентлагта би чинь 18 тагаас 22 маяг хүртэл ер нь байсан юм байна. 21 хүртэл. За 22 хүртэл. Тэгээд ер нь миний бас амар гой дурсамжтай үеуд Эрад өнгөрч исэн. Жигэн нөгөө хормог тань гэдэг шиг 2011 оны шилдгээр өрөмжлөвөө гэнэ. Шинэ жилийн үеэр өгч исэн юм баг та. Бас амар дурсгалтай үе байсан надаа. Ингээд яг нөгөө нэг
нуусны мухад дэгдэхэ гэдэг шиг тэг яг ингээл өөрөө амар царай муутай гэж боддог гэсэн ингээл би л яг амар тэнэг гэж боддог гэсэн ингээд тэгэхээр би яг тэр үед амар их мөрөөддөг гэсэн аахгүй юу. Бүр үнэхээр би ингээд зүг зүгээр алхаж байхдаа ингээл би хизээ нэгэн цагт ингээл телевизэд ярьслага өгнө. Амар гоё камерын урд гардаг болно. Кинон тоглож үзнэ. Ингээ яач би бүр яг ингээ хүн надаас тэгж ингээ ярьслан дээр асуувал ингэж хариулна даа гэд ингээ зүгээр ингээ алхаа явж байхдаа дотор амар их төсөөлдөг, мөрөөддөг гэсэн бүр яг гэхдээ миний амьдрал ингээ ихэнх юм нь яг ингээ бодлынхаа дагуу мөрөөдлөөрөө ингээ явж үтсэн. Тэгээд загварын тайзан дээр гарч үтсэн кино, клип гээл те киноны гол дүр мөрт орж үзэл ингээл ер нь бол ингээ айгу гой гой юм зөндөө үзчихсэн. Тэгэхээр амар гой мөрөөдөх хэрэгтэй. Одоо ч гэсэн би айгу мөрөөдөх дуртай. За энэ миний хамгийн анхны Монголжонгоо гэд одоо болт юм болов? Монголжонгоо гэд тэмцээнд орж ирсэн 2008 оны юм өргөмжлөл байна. Дүнш нэгдүгээр курст орчоо. За ер нь гоё тэмцээнд ч юм уу одоо юунд ч ингээд нөө яахан мэдгүй. Гэтэ ингээ амар их бодоол нөө төрөний шиг ингээл мөрөөдөлөө энэ гоё ингээл юу яавал маа. Тэ маа нөгөө бүр багын нэзэддэг байхгүй. Тэгээд ингэжсэн нэг удаа би тэдний бөөндө нэгнийдээ хончоол идсэн чинь ингээ харж ирчихсэн. Миний найз ер нь ингээ гоё фото модельлерээр ажиллаж үзүүл яад ингэж мэгээ. Тэгэл нэг амар жоохон огшоочихгүй. Тэнгүүл нөгөө нэрээ бас би яад юм бол гэд тухайд арай нэг юм өөртөө жоохон өөртөө ихтэй болц. Тэгээд яг нэг удаа гэрт суужсэн чинь ингээл би амар сандаг заяа ингээд TM гэд телевизэдэн тэрний доор ингээл нэг зар ингээл би нэг яг ч зүгээр хичээлд явахаас өмнө үзчихсэн аа. Ингээл нэг зар гарсан чинь октодыг бүртгэж जैन гэстэй нэг ингээд алуулчихгүй. Тэгээ би бүр яг гарах гад ингээ гутал муталтайгаа яжсэн чинь буцаж зургтаа унтрахчихсан яг хүлээж байгаа. Дахиад нөгөө зарнаас ингээ ямар Монголжонгоо тэтэтэт гэд тэмцээнд ингээ октодыг урьжийн гэдэг байхгүй. Тэнгүүд л шууд залгаад гисэн чинь ярээ бүртгүүлж гэд. Тэгээ би очиод Монголжонгоод ороод тэгээ Монголжонгоогийн түүхэнд амар зөндөө гой гой ихч нартай ингээл яг манай үеийн дээшээгээ ингээ амар хөөрхөн нөгөө пүрсүрээ ихч гээл те тэгэл нөгөө ариун цэцэг гээл амар хөөрхөн октод ер нь ингээд орж исэн юм бэлээ. Тэгээд би энэ ордог жилдээ болохоор үзэсгэлэн гоо гэдэг шагналыг авч исэн байхгүй. Тэгээд үзэсгэлэн гоо ер нь бол Монголжонгоо, Сарангоо, Нарангоо гэх 3 шагналтай. Үзэсгэлэн гоо гэдэг нь өөр байд юм болоо. Мэдгүй яг тухайн жил анх удаага авж байгаа гэлөө ингээ ер нь цор ганц удаа ийм шагнал гаргалаач гэлөө. Ямарсан нэг тэгээд нэг үзэсгэлэн гоо гэдэг шагналыг нь бол авч исэн. Тэгээд яг энэс хойш бол миний загварт бүр дуртай болсон. Тэгээд ер нь бараг яг загвар өмсгчөөрөө тасралтгүй нэлээд ажилласан. New Face гэх тэмцээнд Монголжонгоогийн дараа яг орж исэн. Тухайн ингээл амар хөөрхөн октод л New Face гэл юугаар ороод шагнал аваад тэгэл нөгөө янз бүрийн клипэнд ороод тэгээ болтмолт ингээл янз бүрийн клипэнд ороод амар од болдог гэсэн тийм үе ихгүй. New Face бол би бүр зорж хүлээж аваад орж исэн. Тэгээ одоо ингээд тухайд одоо ингээл нөө телевизэн ингээл завар өмсөж амар том гой гой шоунууд ингээл яваад байгаа ш. Тухайд болохоор дандаа л нөгөө шууд энэ тайзан дээр шууд ингээл өрсөлдүүлдэг те. Тэгэл амар гой ийм тэмцээнүүд нь айгуу гой нэр үндтэй. Тэнгүүтлээ ингээл заал дүүр ингээл дэмжигч дэрч мэрдэг те. Айгуу тийм амар гой үе байсан. Надад л тэгээд тэндээс би шилдэг шин залуу завар өмсөгчөөр шалгарсан байна. Тэгээд хэд хэдэн охин шалгарч ирсэн. Тэрнийхэн нэг нь болж байжээ. Нөгөө хүмүүнлэгт байхад урлагийн наадам 2010 гэнэ нөгөө урлагийн үзлэгт нь ороод тэгээд гоцлол бүжиг гэсэн чинь ерөөсө гоцлол бүжиг байхгүй. Тэгээд байхгүй ч яах вэ мэдгүй яагаад ч намайг оруулсан. Тэгээд би нөгөө яг энэ Монголжонгоод бэлтж байхдаа би нэг юм It's Britney Bitch гэдэг нөгөө Britney Spears-ын дуу байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд яг тэр дуу тухайд амар ингээд сенсацлал. Тэгэл би юм сандалтай ингээд бүжиглж мөжиглээл ганцаараа зөө ингээд тайзан дээр тийм амар зоригтой ёо. Гэтэ энэ амар гоё дурсгалтай ингээд энэ жил манайх ингээд нөө тэнхмээрээ амар их шагнал авч ирсэн. Би тэгээд бүр тэр жүжигийнхэн гол дүр тоглож ирсэн заяа. Бүр амар гоё юм драматик амар гоё жүжигийнхэн яг юм хайр дурлалын тийм жүжигийнхэн гол дүр болж тоглож ирсэн. Нэр амар гоё дурсан сэдэрд юм байна. Яг ингээ харсчтэй бүр амар гоё ингээ яг энэ өдөр миний хувьд ингээ бас амар гоё нэг юм одон хийсэн гэх юм уу те. Тийм үе
өдөр ингээд болж өнгөрсөн. Одоо ингээд шууд нүдэнд амар гой харагч байна. Зөв юмнуудтай юм халтас байна. За энэ дотор юу байна үзье. Би энийг бас ингэж жоохон ингэж нууж харуулахгүй болохгүй байна. Энэ нөгөө үчин шивнэ гэдэг эротик сэтгүүлх үү? Эротик сэтгүүл юм да тий. Ийм нэг юм Монголын анхны эротик гоо зүүн сэтгүүл үчин шивнэ гэдэг нэг юм юу гардаг байсан. Тэгээ энэний 2011 оны 5 сарын дугаар дээр ер нь бол яг хөө гэхдээ ингээд cover girl болоод гарах нь яг тухайн үед бол амар юм гоё. Надад бол айгу нэр үндэ тийм юу байсан. 11 он гэдэг чи би яг 21 хүрсэн. Түнж 21 хүрсэн байсан байна. Жигэн нөгөө өөрийгөө бас нэг ингээл тушаал ингээ явж байсан. Ер нь гэхдээ яг энэ үед би ер нь жоохон галзуу байсан. Ер нь юунаас ч нэг хайдаггүй. Ингээд ер нь л нүцгэн шалдан ингээл гэхдээ ингээ яг нэг урлаг талаасаа ч их юм ингээд юмд ер нь иймэрхүү юмд аягүй хордог байсан. Нэг тэрнээсээ нэг амар санаа зовдгоо гэх юм уу. Йоо, за ингээ харалч. Гэх мэтчлэн ер нь бол нэлээд тийм тэгээ би яг энэ үчин шинэгээ сэтгүүл дээр аавда хэлээгүй гарч ирсэн бохгүй юу? Ээжтэй ч гараа хэлээгүй. Тэгээ нэг юм юу байна орох уу гэдэг тэнгүүл би өөрөө хүлэн зөвшөөрөөд окей орё гэдэг ерөөсөө тийм амар их тэнэглэж бодож мотсон ч юм надад байгаагүй. Тэгээд ороод ер нь бол яг энэ дэхтэй нүг дотоочтой л байгаа л да төрсөгтэй байгаа. Тэгэхдээ ингээд нөө тэрийг нь жоохон ингээд арилгаад яг нүн үсэг юм шиг гаргац. Тэгээд аавсаа нуугаад би ингээд бэцэж яг нөө сонин зардаг газрууд байдаг штэ. Тэрэн дээр тэгсэн чи угаасаа эдэр чинь ингээд бүгд ингээд шинээрээ гарвуугүй юу ингээд нөө цэвүүд дээр ингээд байгаа. Тэгсэн чи манай орж ирээд ингээд сая ингээд аав нь чамаг юун дээр автобусны буудлын юун дээр харлаа гэж тэгдэг байх. Чи бүр ингээд паал гээл ингээд яана одоо алуулсаа гэж мэдсэн байж тэгэл ингээд тэгсэн чи миний охин зөрөгтэй гоё яа тийм гэл ингээд амар надад тэгжэлсэн чи би бүр юу ингээд бүр дараа нь ингээд бодоод байхад 30 гараад яг 30 хүрээд би нэг аавтай нэг юм яриасаа явж идэг байхгүй гэсэн чи аав надад яг тэгжилжсэн ингээд сайна ер нь яг энэ залуу нас гэдэг бол залуу нас үед юм аа. Одоо миний охин ингээд одоо чи ингээл тухайн ихэ 21-тэй юм шигтэй ингээл энэ гой бие гайхуулаад чи юмд одоо чи орч чадах уу гэж надад асуужсан аахгүй тийм бид яаж чадахгүй гэсэн чи харин тийм яг залуу наснд хийж үзэх ёстой юм бол окей энэ бол одоо энэ биеийнхаа одоо энэ те энэ зэрэг зүрх ингээд яг тухайд л олдох байсан. Тэгэхээр аав нь ингээд чамайг амар хорхиг ер нь ингээд дүү тэрийг хэлж байгаа хгүй ингээд ер нь та хоёрыг хорхиг ерөөсө хүсдэггүй байсан. Нэрэл бодоод авт битээр ингээд бүр хүссэн юмд бүх юм хийдэг байсан ингээд завар өмсөөл ийш тийшээ явна тэгэл окей сайн аваарай болгоомжтой аваад л манай аав хоёр тэгдэгсэн болохоос ш ингээл байн ингээл тэ одоо юу гэдэг ингээл үгүй тийшээ олж явахгүй махгүй гэж надад нэг ч удаа хэлж үзээгүй яг тухайд би жоохон ичих маягтай ч их юм уу ингээл санаа зовоол те ингээл тэгдэгсэн гэхдээ одоо бодох нэ яг тэрний юм 20 настай гоо үзэсгэлэн гэдэг бол 30 настай гоо үзэсгэлэнгээс одоо шаал өөртэй дахиж хизээч болтохгүй энэ гоё би бэлхүүс одоо юу гэдэг те ингээл хөхөцөг гэл ингээл яг энийгээ ингээд би бас ингээл нэг иймэрхүү юмд ингээд өнгөлж ингэж яасандаа үлдээсэндээ ер нь бол өөрөөр амар бахархдаг. Тэгэл кино мэн ондар ч гэсэн би ер нь ингээл гарч бэддэг. Гэхдээ яг ямар кино гэдгийг нь бол хэлэхгүй байж. За энэ болохоор нөгөө Зинда гэж сэтгүүл дээр гарч исэн. Надад аим сонин дээр гарч исэн бол хит хитэн юунууд байдаг байхгүй. Тэгтээ зарим альбомд байт юм а. Би бас одоо нөө юунуудаа ураг альбомудаа бас нэлээд хураач. Тэгээд яг энэ үед ингээд сонин дээр гарна гэдэг бол бүр амар амжилт заяа. Ингээд сонингоос дуудаад ингээд сайн байна уу ингээд ярьслах гэсэн юм аа. Энэ тэрэг аль тэнгүүд л бид нар дугаасаа ингээд Facebook байхгүй тий одоо ингээд бодглохлаар тий ингээд бид нар өөрсдөө ингэж промоут хийхдээ өөрсдөө сурчлах юм одоо нэг тухайн хэрэгслүүдээ бол угаасаа ингээд зурагт байна. FM байна. Тэ FM-ээр ингээл бид нар дуу сонсож ингээл байгааг л үзтээ сонсдог те. Ерөөсөө юу гарсныг сонсдог. Одоо шиг ингээл хүснээрээ ингээд тэгтээ ингээд тэр үед ингээд юм амар гой хооройсон байхгүй. Тэгээ яг тэр хоор юм дундуур ингээд сонингийн ингээд нэг юм буланд ингээд гараад ингэнэ гэдэг бол ер нь л амар гой нэр төрийн
асуудал тий. Оо энэ чинь бүр ганц боломж бүр ингэ гарсан юм байна штэ. Манай дүү байна. Түшиг гарсан байна. Тэгээ манай ээж намайг аюулгүй ихтэй авалж явдаг байсан. Бүр ингээл аваал яваад байна. Ингээ яг би баг ингээд тэмцээнд орохдоо ингээл юу байна ингээд хаанаас юу хэлхийг мэдэхгүй тэл манай ээж намайг хөтлөлд агуулаад нүүр будаг мудаг одоо өсмөс ингээ ер нь ээж юм бас амар хүү байгаа. Тэгэл ямар ч тэмцээнд орсон наваа ингээл байнга яг хажууд байна. Тэгэл ерөөсөө яг миний охин одоо ингэдэг гэл ингээл те ер нь амар дэмждэг байсан. Бараг ээж байгааг бол би бараг залхуураад бараг нэг орхуулсан баг. Тэгэнгүүт тэгээ ингээ энэ ийш тийшээ ингээл ер нь тоолт Монголоор явъя идэр гэл явлаа мавлаа гингүүд ээж бараг ингээ төрүүлээ бас миний ачааг бэлтцсэн те ингээл халин малим хийцэн өдр ингээ амар хөөрхөн тэгээ байж идэг байсан. Ер нь амар дэмждэг байсан. Манай аав чойрол наваг хэвээр ер нь л хэрэг харахтаа үгүй гэж бараг хэлж байгаагүй юм байна. Одоо ингээд яг буцаж яг би үгүй гэдэг хариулт авч исэн тийм юм гэхэлэр хэрс байхгүй байхгүй юу. Тэгэл ингээ окей ор болгоомжтой ор өөрийнхөө дуртай юм гэж бодож ивэл хий тулд хий дуустал хий гэж ер нь дандаа тэгдэг байсан. За ингээ хайрцаг маань ер нь ингээд доторх юмнууд нь болж байна. Тэгээ ингээд бөөн дурсамжтай гой юмнууд ингээд зөндөө байна. Тэгээ надтай хамт миний өнгөрснөөр аялсанд баярлаа. Тэгээд гоё тэр иймэрхүү юмнуудаас ингээ хадгалаад гоё ингээ үлдээчихлээр одоо магадгүй дахиад 10 жилийн дараа 20 30 40 50 жилийн дараа одоо манай хүүхдүүд ачцэнээр ингээл үзээлтэй эмээ нөгөө юун дээр энийг хартаа эмээ гэсэн бас ингээ энэ миний гоё ламинаторчээ гэж бас бодлоо. Тэгээд ингээд явах үзэх байхаа гэж одоо тэр иймэрхүү юмнуудаа ингээ хадгалцдаг. Одоо ямарсан ингээд хадгалаад бас нэг тийш нь юмнуудаа ингээд нүүж явцдаа бас нэг юмшлиг хийчлээ. За одоо буцаад гэрээ янзлахгүй бол болохгүй. За тэгээ өнөөдрийн бичлэг энэ үрээд дууслаа. Тэгээд надтай хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.